За намайг амар жаргал гэдэг. Би гадаад харилцааны мэргэжлэр Чингис хаан сургуульд төгссөн. Энэ ажилд бол 2014 онд Монгол Улсын сансрын нисч Гүрэгч Баатрын урилгаараа ирж орсон. Энд орох хэд хэдэн шалтгаан байгаа энэ ажилд. Нэгдүгээр болохоор би сурагч байхасаа л ер нь энэ сансар судлал, сансар өгтөргүүд дуртай судалдаг, сонирхдаг байсан. Дээрээс нь өөрөө бас чөлөө цагаараа ийм макет янз бүрийн юм хийх дуртай байсан. Манай Астропарк маань болохоор эндээс эхэлдэг байгаа. Үүднээс эхлээд ингээд одоо орончд тийг онцлон мэдээллийг харуулсан самбартай. За тэгээд эндээ болохоор сансрын пуужин хэрхэн яаж хөөрдөг, яаж бэлтгэдэг гэсэн юм макетууд тэр тайлбар хийдэг. За тэгээд энэ манай дэлхийгээс ниссэн бүх улс орнуудын нисгч нарын товч мэдээлэл, дэлхийн анхдагчдын мэдээлэл, за мөн бит үзмрүүд, сансрын нисгчтэй холбоотой нисгч нарын зүүдийг Ингэрийн тэмдэгнээс хавуулаад энэ нэлээд олон мэдээллүүд агуулс үзмрүүдтэй. За тэгээд Монголын анхны сансрын нисгчийн өөрийн хэрэгжилж ирсэн 78-аас 81 оны хооронд оддын хотгонд өмсөжсэн бэлтгэлийнх нь хувцас байна. За энийгээ дагаад манай хүрэл тоогоот одоо орны оргилын мэдээлэл. За хүүхдүүдэд бид нар бас зүгээр ингээд тайлбар хийхээс гадна яг тэр мэдээлэлтэй холбогдсон материалуудыг ингээд дэлгэцэн дээр 1-2 минутын бичлэгээр ингэж үзүүлдэг байгаа. За мөн Монгол хүн сансарт нисэх үйл явц хамгийн их зүтгэлтэй оролцсон хүмүүсийг энд манай музейнд мөнхөлж мэдээллийг оруулсан. За хүүхэд залуучуудын хамгийн их үзэж гайхаж сонирхдаг үзмөр болохоор энэ 81 оны 3 дугаар сарын 22-наас 30-ны хооронд Байконур сансрын хөлгийн буудлаас нисээд 7 хоног 20 цаг 42 минутын нислэг хийсэн Союз 39 хөлгийн буугч прад байгаа. Тэгээ энэ буугч прадыг бол тойрон харж энэ хөлгийн дотоод бүтэц, энэ гадаад материалуудын хүмүүст бид нэгээ бариулж зураг хөргийг авахуулахын боломжоор хангадаг байгаа. За манай дараагийн заал болохоор олон улсын сансарт судлалд ямар хүмүүс 61 онд анх сансрын нисгч гэсэн мэргэжил үүссэн. Тэгээ энээс хойш хичнээн хүн сансарт нисв, хин ямар хөлгөөр нисв гэсэн нарийн мэдээллүүд нь энд ингээд харагдаж байна. За энд Байлдааны онгоцны нисгчийн хувцас боловч сансрын нисгчийн өмсгөлтөө ер нь маш дөхөө учраас хүүхд залуучуудад битээр нөтөлөх юм үеинд тавьсан байгаа үзмрүүд. За тэгээд мөн сарн дээр хичнээн хүн буусан сарны талаар бол Америкийн нэгдсэн улсын сансар судлалын олд амжилтыг энэ самраас тайлбарладаг байгаа. За тэгээд мөн анхны хиймэл дагуул болон Монгол Улсын сансрын нисч Гүрэгч Баатрт олон хүмүүсээс байгууллага хүмүүсээс өгч ирсэн бэлэг дурсгалын бит үзмрүүд их хуваарай. За тэгээд Улсын сансрын станцыг хэрхэн яаж барьсан, сансрын хөлөг одоо ажиллаж байгаа станцын загвар. За тэгээд хамгийн сонирхолтой нь одоо сансрын нисгчнэр энэ сансарт олон хоног ажиллахдаа яг ямар хоолыг яаж иддэг талаар энэ бодит энэ сансрын хоолнуудыг харагдаж байна. Тэгээд энэ хоолнуудыг бүтэн сайхан тайлбарлаж өгдөг. За тэгээд манай музейн танхимд бас гоё цуглуулгууд бас байдаг. Өнөөдөр та бүхэн харж байна. Сансрын холбогдлолтой 1957 оноос хойш гарсан онцгой үйл явдлуудыг ингэж тэмдэгэнд мөнхөрсөн. Тэгээд энэ бүх тэмдэгнүүдийн цуглуулга манай музейд ингээд ганцхан байж байгаа. Энэнгээрээ бас онцлог байгаа. За ингээд нэг давхар ерөнхийдөө иймэрхүү үзмрүүдэд танилцуулаад дээшээ хоёр давхарт оддын театр үзүүлдэг байгаа. Манай оддын театр маань болохоор нийт 65 хүний суудалтай. Тэгээ энэ суудал маань бас өвөрмөц нисэх онгоцонд яваа юм шиг санагдуулахаас суунгууд ингээд сандлан доошоо хөвтдөг байгаа.
Тэгээ энэнгээрээ болохоор ямар үзүүлбэр үзүүлдэг вэ гэхээр энэ 9.5 метрийн диаметртэй энэ бөмбөрцөг дотор шөнө тэнгэрт гарах бүх оддыг яг автомат энэ минутаа 8 гэдээ багцаар үзүүлдэг байна. За тэгээ 12 оддын орд за мөн нар сарны хөдөлгөөн за тэгээд туйлын туяа мөн сүүн зам гэх мэтлэнгээр бүгдийн нарийн үзүүлээд хүүхдүүдэд сонирн байдаг. Энэ заалыг их л гоё болгох юмсан. Ер нь бусад тэр улс орнуудын музей ямар байдаг лээ тэр хэмжээнд хүрэх юмсан гэж бодож байсан. Тэгээд 14 оныхоо 5 сард Гүрээрчбаатар Дэмбэр захиралтай хамт Хятадын бас яг энэ төсөөтэй энэ палеонтром оддын театр очиж үзсэн. Тэгээд очиж үзээд эндээсээ нэлээд санаа авсан. Тэгээд ерөнхий энэ музейн концепцийн хоорондоо ярилцаад иймэрхүү байвал яасан гэдэг бүгдээрээ ярилцаад энэ ажилтаа манай залуучууд бүгдээрээ өдөр шөнөгүй бараг 2 сарын дотор энэ музейг тэгээд оддын театрыг бий болгосон. Тэгээд хамгийн гол нь хүмүүст сансар судлал гэхээр одоо юу мэдэх ёстой юм та бүхний амьдралд яг яаж нөлөөлж байгаа гэдгийг ойлгуулах гэж манай баг одоо нэлээд ажилладаг. Тэгээ одоо энэ дэлхийн хөгжлийг, дэлхийн одоо үйл явцыг сансар судалгаагаар төсөөлөхийг аргагүй. Бидний амьдралын бүр наацхийн хэрэгцээ бол одоо хиймэл дагуул байна тийм ээ. Тэгээд өнөөдөр дэлхийн анхны хиймэл дагуул нисснээс хойш 61 жил өнгөрч байна. Тэгээд хиймэл дагуул сансарт гарснаас хойш хүн төрөлхтний хөгжлийг маш өндөр хурдсгаж өгсөн. Одоо бид нэр одоо энэ харилцаа холбоогүйгээр одоо энэ цаашдын ажил үсэг төсөөлөхөд үнэхээр бэрх байгаа тийм учраас энийг л хүмүүст их ойлгуулах гэж оролддог доо.